гарч яахаа үзүүлж байна. Молоо, тэгээд би аав ээж, эмээ өвөө, ах эгчтэйгээ хамт парк орж зөндөө олон тоглоом дээр их гоё тоглосон. Тэд нар чиний ямар хамаатан гэсэн үг илээ? Чамд яаж тайлбарлагдгийг билээ бэз. Мэдээ. Хурдаад. Күн. Ураа! Би чамд зурж үзүүлье. За. Бодлоо. За, зурсан зургийг чи харъя. Энэ бол миний гэр бүл. Аха. Би чамд тэднийг танилцуулах уу? За, энэ бол манай гэр бүлийн ургийн мод. Манай гэр бүлийн модны хамгийн дээр өвөө эмээ байдаг. Тэд манай аавыг төрүүлсэн. Харин аав ээж хоёр маань ихч. Тэгээд намайг төрүүлсэн. Энэ бол миний аав. Тэр өдөр бүр кофе уудаг. Тийм болохоор би түүнийг кофений аяган дотор зурчихсан. Инээдтэй юм аа. Харин энэ миний ээж. Тэр надад бүхнийг хийж өгдөг. Тийм болохоор би түүнийг бүгдийг хийж чаддаг робот болгоод зурчихлаа. Аха. Үнэхээр гоё зуржээ. Вау! Эд нар хийм бэ? Миний эмээ өвөө. Тэд миний дуртай юмнуудыг ханаас ч юм гаргаад л ирдэг. Тийм үү? Тэд яг л элчин шиг шидтэй. Гоё юм аа. Тэгвэл энэ утаснаас жижигхэн юм бэ? Миний эгч. Тэр хоол идэж байхдаа, гадуур алхахдаа, бүр унтахдаа хүртэл утаснаас салдаггүй юм. Тэгээд л ингэж зурчихсан. Тэгвэл яг адилхан зуржээ. Харин би өөрөө эрдэмтэн болно. Өөх. За, ингэж боллоо. Бид гэр бүлийнхээ хин нэгнийг гуниглахад нь аргадаж тайвшруулдаг. Бас нэг нэгнийхээ баяртай үйл явдлыг хамтдаа тэмдэглэж бүхнээ хаваалцдаг. Гэр бүл гэдэг нь нэг нэгнийг хайрлаж халамжилдаг хүмүүсийг хэлэх нэ. Болгоомжтой. Яна, устаарай. Цаашаа. Даваач чи. Баярлалаа дөлөө. Чи намайг аварлаа. Өнөөдөр хөвчлөлтөө өдөр байлаа шүү. Тэгэлгүй яах юм болоо?